Намайг Базар саадын мөнх Чингис гэдэг одоо орныг 2012 оноос хойш сонирхож байгаа. Тэгээд одоо орны дурангийн чиглэлээр 17 оноос хойш яг ингээд онлайнаар үйл ажиллагаагаа ингээд явуулж байгаа. Одоо бидний сүсгэлж авдаг Долоон бурхан биш үү те? Тэр нь өөрөө ингээд том баавгааны дүрс үүсгдэг байхгүй юу? Тэнгууд алтан гац нь болохоор жижиг баавгаа ордог явчихдаг байхгүй юу? Хүүхдүүд хичээл дээрээ шууд энийг одоо орны хичээл дээрээ ашиглаж муу газар зүүн хичээл дээрээ ашиглаж болно. За энэ дээр юу яах вэ гэхээр газар зүүн хичээл дээр яаж ашиглах вэ гэхээр алтан гацаа одоо шууд олоод Долоон бурхан хүн 5 од за тэгээ одны ордуудыг ингээд шууд мэдэх боломжтой. Ашиглаад ингээд аппликейшн ашиглаад за энд ийм объект байгаа юм байна. За энэ одны хажууд ийм галактик байгаа юм байна. Энийг хайгаад олчих. За алтан гац маань Долоон бурхнаас ингээд үзүр одноос 2 5 алхаад очиод ордог юм байна ч юм уу те. Ингээд авах боломжтой. За тэгээ алтан гац маань одоо 1 од биш 2 од байдаг юм байна. Долоон бурхны 2 дахь од маань ингээд бариулаасаа 2 хосоод байд юм байна гэдгийг ингээд шууд мэдэх боломжтой. Байгалийн шинжлэх ухаан танин мэдэх хувьд бол маш өндөр ач холбогдолтой. Тэгээд нөгөө компьютер утас хараад суухгүйгээр гадаа гараад дурангаа утастайгаа холбоод дурангаа ашиглан уцаад бас ингээ ашиглах буюу давхар биеийн хөдөлгөөн ингээд хийх боломжтой. Бүгдийг нэгсэндээ эрүүл байлгахад илүү нэмэртэй гэсэн.